За бүгдэнд нь өдрийн мэнд. За өнөөдрийн хичээлээр компьютерыг хэрхэн яаж зөв форматлах талаар та бүхэндээ хуваалцсан. За бүгдээ эхлээд дестрата явна. За эхний ээлжинд бэлтгэл ажлаа хийн. За бэлтгэл ажил гэдэг маань юу вэ гэхээр таны компьютерт байгаа одоо форматлахад юу ямар файлууд ихэвчлэн устдаг бай тээ. Тэдний талаар орох болно. За эхний ээлжинд дэлгэсэн дээр байгаа файлууд бол устдах нь байна. Та энэ дэлгэсэн дээр Word, Office зураг ч юм уу хэрэгтэй файлуудаа аваарад. За хоёр дахь нь болохоор энэ download доторх document, picture, music, videos гэсэн хэсгүүд маань бүгд устдаг байгаа. Эдгээр болохоор C дискэнд орчдөг болохоор хэдүүлээ зөвхөн C дискээ форматлна. Над шиг юм хоёр партишнтай хуваацсан байх юм бол та D дискэнд хэрэгтэй файлуудаа хийгээрэй. Би ихэвчлэн ерөнхийдөө партишн 2 хуваадаг. D дискэнд хэрэгтэй файлуудаа хийгээд хатглаад зөвхөн C дискээ системээ формат хийдэг байгаа. За тэгэхээр бэлтгэл ажил гэхээр та дэлгэсэн дээр байгаа хэрэгтэй файлуудаа авах нь download, desktop, document, video тиймээ энэ дагаа дотроос хэрэгтэй файлуудаа авсныхан дараад нь форматаа хийгээрэй. Эсвэл бол хоёр биш ганцхан партишнтай хуваалттай байх юм бол одоо зөөрийн хаард ч юм уу тийм ээ флаш зэрэгээр дата файлаа хуулж авсныхан дараад нь форматаа хийхгүй бол чухал файлууд, зургууд устдаг учраас давхар эрсдлээ бас тооцоолоод бүх юм авсныхан дараа нь форматаа хийгээрэй. Над шиг юм хоёр партишн хуваалттай байх юм бол би бол ерөнхийдөө нэрийн дата гэдээ өчтдөг байгаа. Та хэд маань бас форматлах ч амар байдаг. Нэрийг ингээд дата гэдээ өчөв. D диск гэсэн үг шүү дээ. Одоо форматлахгүй диск. Форматлах диск бол ерөнхийдөө C диск байдаг. За ийшин дотор нь ороод зарим хүмүүс юм хадгалсан байдаг. Энэ дотроос нь ороод хэрэгтэй юмуд аваад D диск рүүгээ зөөгөөд ерөнхийдөө болсон гэж үзэх юм бол форматаа яваарай.